Яа, шүүх ерхий зөвлөс нэг асуугаад тах юм. Ерөн зүгээр ингээд сонгон шалгаруулалтанд хичнээн хүн оролцсон. Ерөнхийдөө ямар хуу байдлаар тэнцсэн. Тэгээд энэ хүн маань мэдээж одоо шүүх ерхий зөвлөс хамгийн өндөр оноо аваад гарч ирж байгаа хэл та. Тэгэхээр энийг ерөнхий нэг бас танилцуулаад таач. Тэгээ хоёрдугаарт яг зүгээр энэ далимд асуухад энэ шүүхийн захиргааны ажилтны хангалт бол санхан шатанд ялангуяа сум дундын шүүхүүдэд бол нэлээд хүндрэлтэй байна гэсэн юм асуудлууд гарч байна. Сая бас тодорхой хэрэг маргаан шийдэх гэдгсэн чинь хоёр одоо нарийн бичгтэй, шүүхийн нарийн бичгтэй. За нэг нь ажилласаа гараад нэг нь одоо шүүх уралдааны нарийн бичиг хийж яхад ээж нь прокурор талаас орж ирээд ингээд бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогсож ийн гэдэг яригдчих шиг үлээ. Тэгэхээр ерөн зүгээр энэ шүүхийн захиргааны ажилтны хангамж заажлах нөхцөл байт юм уу? Ийм зүйлүүд ерөн ямар хуу байдалтай бас орон нутгад байна. Сая одоо аймагт гарсныг би сайн одоо марчлаа. Тэгэхээр иймэрхүү зүгээр тохиолдлууд ерөн хэр илбэг байгаа юм бэ? Тэгээ энэ шүүнцлэх ажиллагаа бас гасж гин ч гэдэг юм уу зогсож гин. Эргээд энэ тодорхойгүй байдлаар бас хойшлуулж гин гэдэг маань иргэдэд бас их буруу мессеж очиод байна л да. Тэгэхээр ийм зүйлүүд дээр бас шүүхийн ерхий зөвлөл ямар хуу бодлогын асуудлууд зүгээр бас бодож байгаа вэ гэдэг ийм зүйлүүд бас нэг хэлээч. За хоёрдугаарт ерөн зүгээр тэр гэрүүл хүүхдийн шүүх байгуулагдах асуудал за хууль эрх зүйн орчны хувьд бас ингээд явж байна. Тэр хоёр шүүгч маань ингээд одоо ямар хуу байдалтай байна. Иргэний шүүхлүүд төрш сэлгэн ажиллуулах тэр болцоо энэ эрэлхийлж байгаа юу? Бас хэвлэл мэдээллийн байгууллагаараа харахаар хууль батал зүгээр ажиллаж байна гэх маягтай ярьцлага өгсөн бил. Зүгээр сууж ийн гэд. Тэгэхээр ийм байдлаар бид нэр одоо шүүхийн захиргааны байгууллага маань асуудалд бас хөшүүн хандаад байгаа мó. Үнэхээр одоо тэр хүн хоёр хүмүүс зүгээр хий хоосон ингэ сууж байгаа мó. Эсвэл би бол амьхандаа сэлгээ ажиллуулж байгаа хэл гэж бодсон байхгүй. Гэсэн саяхны нэг телевизийн ярилцлага үтсэн чи хууль батлагдаагүй юм чи бараг л ингэ байж ийн гэд ярилцлага өгсөн байлээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдэд бас нэг 3 асуултанд товчхон хариулт өгч. За энэ дээр микрофоныг нэй. За сая улсын хяналтын шатны шүүхэд 4 оронтой сул оронтой зарласан нийтдээ 16 хүн шалгалт өгсөн. За энэ шалгалтыг өгөхөөс өмнө шүүгчийн сонгон шалгуулалтын журамд өөрчлөлт оруулж хууль зүйн яамд бүртгүүлсэн. За энд хяналтын шатны шүүхийн хувьд ямар өөрчлөлт орсон бэ гэхээр тестийн шалгалтыг бол байхгүй болгосон. Тестийн шалгалт бол зөвхөн анхан шатны шүүхэд үлдээ давзаалдах хяналтын шатны шүүхэд бол энэ байх нь тийм яг оновчтой бол шалгалтын хэлбэр биш байна гэж үзсэн. За тэгээд энэ 16 хүнээс шалгалт өгөөд бичгийн шалгалтандаа бол 5 хүн тэнцсэн. Бичгийн нэг 30 онооны шалгалтандаа дараагийн шалгалтандаа бол 1 хүн тэнцээд ер нь бол 4 оронтодор ер нь бол 3 хүн тэнцэх төгсөн. 1 оноо л дутсан. 1 оноо түүнээс дотор юм одоо маш бага оноо дутаж ингээд зөвхөн нэг нэр дэвшигч бол тэнцсэн байгаа. За хоёрдугаар захиргааны ажилтны оронтой бол дутуу байгаа. Яагаад гэвэл 2016 онд оронтой батлахдаа 216 захиргааны ажилтны оронтой гасцсан. Тэгэхээр энэ хязгаар дотроо бол ажиллаж байгаа. Ер нь бол шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахад бас нэлээд захиргааны ажилтнтай холбоотой бас оновчтой зохицуулалт хэрэгтэй байгааг нэг нь юу вэ гэхээр нарийн бичгэн дарах туслах шүүгчийн туслах гэсэн энэ хоёр оронтой шаардлагатай тохиолдолд бие биенийхээ ажлыг хийдэг ийм бас ажлын байрны тодорхойлтыг уян хатан болохгүй бол одоо жишээлбэл саяын энэ шүүхтэр бол шүүгчийн туслах байсан байгаа юм. Гэтэл нарийн бичиг нь болохоор туслах нь болохоор би нарийн бичгийн дараагийн ажлыг хийхгүй миний ажлын байрны тодорхойлолтод байхгүй гэсэн байна. Тэгэхээр нөгөө нарийн бичгийн нэг нарийн бичиг нь орж болохгүй нэг нарийн бичиг нь үлдэхээр ашиг сонирхлын хамааралтай болцсон ийм тохиолдол бол үүссэн байлээ. Тийм учраас энэ холбогдох хуулинд бас өөрчлөлт оруулах захиргааны ажилтны оронтойг бол оновчтой тогтоох юм шаардлага бол байгаа. Гэр бүлийн хүүхдийн эргийн шүүхтэр анхан шатны шүүхэд шинээр 3 шүүгч сонгох томилогдсон. 9 шүүгчийг бол анхан шатны шүүхээс шилжүүлэх замаар анхан шатны шүүхтэр нийтдээ 12 оронтойг бүрдүүлж байгаа. Энэ шинээр томилогдсон 3 шүүгч бол гуруула энэ Баянзүрх дүүргийн Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн эрүүгийн эргийн анхан шат, иргэний эргийн анхан шатанд шүүгчээр ажиллаж байгаа. Ерөөсө зүгээр байгаагүй. Шүүгчээр ажиллаад гэр бүлийн хэргийг дагнаа шийдээ явж байгаа. За алтан гэрэл гишүүний микрофоныг нэй.